Эрдмийн дэд номыг инхри үрстэй бэлэглэе. Эх орны ирээдүй хүүхдийн хөгжлөөс ихтэй. Хүүхдийн хөгжил гэрэл цацарсан номоос ихтэй. Ухааны бед суулгаж, ухаарлын хүч оруулах номоо инхри үрстэй бэлэг болгон өгнө. Найзуудаа, намтай нөхөрлөе. Та бүхэндээ хүүхдийн зохиолч, Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн, Нацаг Доржийн Үнэнч найз, Дэлдэн цэнхэр, Эмээгээ эрхлүүлэх номуудыг өргөн барьж байна. Бэлэг бэлгийн дэд эрхэм бэлэг бол ном билээ. Ном уншдаг хүүхэд хорвоог ухаарлын нүдээр харж улам бүр танин мэдэх хүсэлтэй болох болно. Дэлдэн цэнхэр бага насны хүүхдүүдэд зориулсан 2 бүлэг 6 үзэгдэлт дуулал жүжигний ном юм. Номыг шимтэн уншдаг хүүхдүүдэд нэн шаардлагатай болоод байгаа уран бүтээлийн төрөл жанрт дуулалт жүжиг, хүүхдийн дуурь, хүүхэлдэйн жүжиг, кино буюу тайз дэлгэцийн бүтээлүүд ордог. Тиймээс хүүхдүүдтэй Дэлдэн цэнхэр дуулалт жүжигний номыг санал болгож байна. Хурагчин хүү, малчин, ишиг хураг гэд сонирхолтой дөрүүдтэй дуулалт жүжигний номыг та хүүхдүүддээ бэлгэлснээр хүүхэд тань шүлгийг уншин дууг даган аялаж өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Жишээлхэд шаазгайн дуу, ишиг хурганы дуу гэд тухайн амьтдын гаргадаг авиа онцлогийг тусгасан үгтэй учраас амьд амьтдын тухай ойлголтыг ч давхар авах боломжтой юм. Ном бол ертөнцийг харах цонх. Үнэнч найз. Эх орны ирээдүй хүүхдийн ирээдүй ээж аваас ихтэй учир гэр бүлийн гишүүд хамтдаа уншаасаа хэмээн Үнэнч найз номыг төлөвлөж байна. Энэ номонд хүүхдийн суралцсан танин мэдхэд зориулсан олон шүлэг байгаа хийгээд эдгээр шүлэгнүүдийн дийлэнх нь та бидний сайн мэдэх хүүхдийн дууны шүлэгнүүд. Жишээ нь Янда би, Каспер, Цагаан баавгай зэрэг дуунуудыг дурдж болно. Би Үнэнч найз номныхоо Үнэнч найз шүлгийг уншия. Мөр удгаар унших тусам мөрөөдлийн ертөнцид аялуулдаг найз, хуудас бүрэн сонирхол татсан хоромч холбооргүй ухаалаг найз, хүүхэд бидний хүслэнд найз, хүмүүн болгох шидтэй найз, хаач явсан салмааргүй найз, хамгийн дотн үнэнч найз. Эмээгээ эрхлүүлье. Эмээ охин ээж 3-ын хүрсэн яриа хэлбэртэй ном юм. Хүүхдийн тань хайрлах сэтгэхүй, ээлдэг харилцааг төлөвшүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Аав ээж нь эмээ өвөө нь уншиж өгөхөд тун тохиромжтой. Одоо би танарт эмээгээ эрхлүүлье гэдэг номыг уншиж өгье. Ээжээ, эмээ яагаад ирэхгүй байгаа юм бэ? Эмээ нь ядраад ёо гэд өвцөн байна. Яагаад ядардаг юм бэ? Намайг бас чамайг эрхлүүлээд байгаад ядарчээ. Та магадгүй хүүхдэд өгөх бэлэг хайж байгаа бол энэхүү номуудаас сонгон бэлгэлээрэй. Их үрсийн баяраар инхри өөрийнхөө төрсөн өдрөөр зуны амралтаар нь гээд хизээд бэлэглэж болох үнэт өв бол ном юм. Ээжээ, эмээ яагаад ирэхгүй байгаа юм бэ? Эмээ нь ядраад ёо гэд өвдсөн байна. Яагаад ядардаг юм бэ? Намайг бас чамайг эрхлүүлсээр байгаад ядарчээ. Таныг яагаад эрхлүүлдэг юм бэ? Үр хүүхдүүдтэйгээ ном уншиж, дуу дуулах тэр мөчид айл гэрийн гал голомтонд хайр дүрлцэж, аз жаргалаар гэрэлтэнэ. Хүн бүр хайраар дүүрэн байж, хүүхдүүд маань жаргалтай, ухаантай иргэн болон төлөвшөөсэй. Хүн төрлөختний ирээдүй болсон эх орны маргаашийн эздэд зориулав. Эрдмийн дэд номыг инхри үрстэй бэлэглэе.